нэр одоо ингээ өсгөл рүү гарлаа. Аялал ингээд өнөөдрөөс эхэлж байна. Нэмээ сонгодог. Ээж сувдаа бид тав гэсэн юм бүрэлдэхүүнтэй явж байна. Маань автлаа усад бичлэг Мэ. За өсгөл явлаа. Аялал эмээ хандаг руу явлаа. Тийм ээ минийхээ. Мэ. Окей минийхээ. Ингээ манай багийнхан өрхөн дээр ирлээ. Бүгдээрээ сайхан бийцэж жагаад. Тэнд нэг бацаан тас үсэрсэн. Эмээ сая тасарчаад өглөө уусаа архиндаа жоо насарч сая л сэрч. Сайхавч. Намайг юу яах юм шүү. Эмээгийн кофений арих байгаа кофе бий. Яа хийцээ. Тас ямар гол үлээ? Сая. Юугсан бэ? Ямар нэг Сахны гүүр гэдэг нэртэйгээ байсан энэ гүүр нь тав. Хөөе мамо. Захуу байлгүй те. Голын зэгс мэгсэл юм бол. На сонгоно гэж авсан сонготой. Ийм сонгоо хаанаас авсан? Ай. За явъя. Машинда сууя миний охин. Явъя. Бай гэж морнуудаа бай гэж. Баяр. Баяртай гэж. За манай айлтхан Сэлэнгэ аймгийн нутагт явж байна. Бид ингээ Сэлэнгэд явж байна. Эмээ ядарч гин үү? Bueno, сайхан юм чинь. Гайгүй нөө. Цааваад одоо чав хүчтэй байгаа. Явах байна. Яа. Оо, сайн өгч. За даа нэмийг наадгий. За. За болгоны хотог өндөр дээр явцгааж байна. Мэдээд эмээ. За ингээд бид ингээ майхна. Тасчихсан бүгдээрээ ингээд орнуудаа ингээд. Таслаа. Бид одоо ингээд онтлаа жагаа өрөөрэй, жонгодог жагаа өрөөрэй.
одоо бид энэ нутагт энэ Тариалан сумын Бөөрөлж гэдэг газар 1945 онд төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээрээ өнгөрөөж 10 нас хүрээд Тариалангийн 10 жил суралцаж Тариалангийн 10 жилийн 4-р ангийг төгсгöd ангийн төв болж 7-р анги төгсгöd Улаанбаатар орсон. Улаанбаатар ороод Улаанбаатарын Удалдааны техникумд 4 жил суралцаад тогоочийн мэргэжилтэй болж 35 жил тогооч хийж байгаа. Тэгээд насандаа гарсан. Одоо өөр хүүхдүүдтэй хань маань яг 80 хүрээд өнгөрсөн. Хань ижлээс хойш хүүхдүүдтэйгээ хамтдаа сайхан амьдарч байна. Энэ нутагт одоо баяжих гэдэг айлын 5 дугаар охин бол Сэмуда байж одоо тийм бол төрсөн юм бэ. Би дээр нэг ахтай, дээрээ 2 эгчтэй, доороо 2 дүүтэй ийм хүн байсан юм аа. Одоо тэгээ миний төрсөн аав ээж бол их дээр өнгөрсөн. Дараа нь би бага насндаа бас Наваан Шаруу гэж энэ нутгийн хүнд айлдаа өргөгдөөд тэгээ тэр өргөсөн айлын маань Наваан Шаруу гэдэг хүн миний аав төрсөн өргөсөн аав маань Тамжуу гэж байсан. Тэр хоёр маань ингээд өнгөрөөд тэрсэн тэр хоёр маань ганц охин Алтан цэцэг гэж охинтой байлаа. Тэгээ ганц охиндоо хань болгож намайг өргөж авч дүүгээр өгчээсэн. Тэгээ одоо тэр айлын өсөж хүмүүжээ тэр айлаасаа сургууль соёл суугаад тэр айлаасаа 7-р ангийг төгсгөөд тэгээд би эдийн одоо эдийн зэрэгтэй сайхан амьдарч байгаа нь тэр миний өргөсөн аав ээжийн ач хавьяал гэж бас би бодож явдаг. Ганц эгч минь бас 2-3 жилийн өмнө өргөсөн эгч маань өнгөрсөн. Одоо тэгээд өргөсөн талаас бол одоо ганц эгч маань өнгөрсөн аав ээж маань өнгөрсөн гарсан талаас бол миний одоо ихээсээ 8 их төрснөөс би ихээсээ 8 юм байгаа. Одоо ихээс төрснөөс хоёулахнаа үлдчихээд баасан дулна гэж эгч маань одоо Улаанбаатар хотод надтай хамт байдаг. 82-тай надаас 2 ах байдаг. Ингээд одоо хоёулахнаа одоо ингээд үлдчихээд энэ усандаа ирээд ингээд сууж байна. 1963 онд 7-р ангийн төгсөж Удалдааны техникум очоод 1965 онд Өмнөговь аймгийн Манлай сумын Далбалдангийн Төмөнхөв гэж үгтэй анх танилцж гэр бүл болоод 1967 онд Удалдааны техникумд төгсгийнхээ жил та нарын ээж болох Наран Туяа гэж охиныг анх удаа төрүүлж анхныхаа охиныг үлгэдэж аваад аав ээж эмээ өвөө хоёр нь маш их баярлаж ганц охинтой боллоо гэж их баярлж байсан юм аа. Ингээд манай өнгөн чинь бол Өмнөговийн Манлай сумаас хаа байсан Өвсгөл аймаг Тариалан сумын авгаа авсан ийм сонин түүхтэй ийм улсууд байгаамаа. Тэгээд өвөө чинь бол одоо бас ихээс олуулаа байсан өвөөгийн талын чинь улсууд бол одоо ганц төрсөн ах дүү ган төмөр гэж хүнж байна. Бусд нь бол одоо ингээд бас адилхан манай адилхан болцгоосоо. Одоо тэгээд энэ жага одоо ах дүүнэрээ болон өөрсдийнхөө хүүхдүүд болон ач зээлзүүд болон тэр улсуудынхаа хамт хүмүүсийнхээ ах хүүхдүүдийг бүгдэнд нь эрүүл сайн сайхныг хүсье да. Сувдагийн насан дээр тийм үү? Өвчин зовлон байхгүй. Энэ нөхөр чинь нуруугаа өрөөд идэж шин. Энэ яг энэ хойдлын голд суугаад байгаа нөхөр чинь нуруу өөр дахиад идэг. Чигэлдэрч явнуудаа нар босон хайраараа намайг гүйсэн насан жарахын буянтай настун борл эмми
소바라가시 미니 몽고 타비 몽고 민다머리 자르딩어로 몽크 팅그링의 슈텐테 몽고 혼다딩의 도가라테 아따 대집에 부르고 모두 다 라자본다 미니몽고 타비몽고 민다머리 자라가딩어로 미니몽고 타비몽고 자라가딩어로 Бодол байж ид. Гэсэн оройсон чи таны автоос өөч аваад уцсан шүү. Миний автоос өөч байхгүй штэ юу яриад байгаа гэсэн. үгүй Тэр Монголд аваад уцсан. тэр Монголд уусан нөхөр нь энэ байна уу? Яаж Миний нийтэд одоо ээжийнхээ зах дээр ирсэн амар амгалан сайхан ам зугааж явна. Ингээд одоо ээжээсээ хүсэх юм нь миний үр хүүхэд ачцээ, зэнцрүү, түргэн хүүхдүүдийн минь амьдрал ахын өөдрийг эрүүл хөвөлгөж ажил үйлсэн бүтэмжтэй байлгаж өгөхийг хүсэн ирэж байна. Ингээд бид чинь замдаа ингээд дуртайгаад ирээд босоод өөртөө хоолоо игээд цайгаж надад аваад ингээд алуу завтаа хоолоо аваад сая нь хуушур таардгаар нь бас яаж зүгээр аа? яаж зүгээр ах уу гэх хуушур тоншиж байгаа. Ингээд явж байна да. Совдагийн хийсэн борцтой цэв. Ногоог арилгасан ээж үлээ. Би Өөр арилгасан юм уу? Ээж юу гинэсэн? ээж нь ээж нь юу яасан? Савын угааж өгсөн. Байцыг нь юу яасан? Байцыг нь чи савын угаасан юм. Эмээ юу хийсэн бэ? Миний хоёр утгсан. Хайрс тогтоох гэж гэж. Би савын угаагаад цай чансан. Би уцдаг санаагаар амар дэмтсэн. Миний За манай аяллаа багийнхаа ингэж явсаар байгаад Уцаг самдаа дахин Булган аймгийн Хотдог өндөр сумд ирсэн байна. Энд майхны дарга өнгө сувд ороод тасч байна. Тэнд хогны дарга ээж хаана байна? Хогны дарга ээж энд охиноо харгалж байна. Цэцэрлэгийн багш болсон байна. Энд ахлагтайгооч Наван шарвын балжин дулам будаа агшааж байна. За энд носон полимат сонгодог аягаар тоглож байна. Хоолны сав. Хоош. Өө тийм үндэг юм. За тэр хогийн дарга одоохондоо местэй солиод ногооны дарга болсон байна. Туслах. Тэнд майхны дарга тэндээс бужигнуулж байна. Майхны дарга Наран туягийн мөнгө сувд галаруудыг хямуудаж байна. За өглөөний цайлт манай аяллаа маань сүүлийн өглөөний цай уулт маань энэ байж байна. Цовронтой цай. За манай аяллаа багийнхан
хаа нэгтээ шууд зогсоё гэсэн газараа зогсоо копи хэлж байна. Копи уунгаа шууд зогсоод юу юм? Оо за сайн уу гэж минь сайн уу гэж. Сайн уу гэж. Эвдээ цагаа угаад сууж байна. Одоо ингэсгээ хөдлөнөө. Сайхан таавараа юу шүү бидэж. Тэ мэ? Ингээд одоо ээж дээрээ дахин эргэж ийж инг тунхай амьдэрч эрүүл сарвал байцгаагаад үр хүүхдүүд мань ач зээл мань дахин ирж далаа ээжтэй дахин залгахыг хүсэж байна. Эмээ нь одоо ингээд энэс хойш эрүүл сарвал инг тунхай амьдэрч байгаад далаа ээжтэй дахин эргэж ирж зугаалахыг хүсэж байна. Ингээд энэ хүүхдүүдтэйгээ сайхан яа зугаалж амьдэрч яваадаа баярлж байна. Хүүхдүүдтэй ч баярлалаа. Далаа ээжтэй уул усандаа ч баярлалаа. Ингээ хоошид ишээ дахин уулзахын өрөөж тавья.